Эрх баригч намын бүлэг хаврын чуулганы хугацаанд засгийн газраас яаралтайгаар зүтгүүлсэн хуулиудыг баталж, бусад хуулийн төслүүдийг хойш нь тавихаар шийджээ. Чуулган 7 дугаар сарын 3-ны өдөр хаах юм, үүнээс өмнө учрлын засгийн газрын яаралтайгаар батлуулахаар өргөн барьсан хуулиудлыг баталж, намын даргынхаа кабинетэд хүчин зүтгэх илэрхийллээ. Харин сөрөг хүчний зүгээс өргөн барьсан улсын хурлын тухай хуулийн төсөл болоод ерөнхийлөгчийн санаачилсан улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслүүд хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтсангүй. Хаврын чуулган завсарлах хүртэл 20 хоногийн хугацаа үлдээд байна. Дотоод хагарлаа дийлэхгүйгээс 3 дахь засгийн газраа байгуулсан Монгол Ардын намын удаа учрлын засгийн газрыг чадлынхаа хэрээр дэмжих нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ. Энэ ч үүднээс намын даргынхаа кабинетийн оруулж ирсэн бүх хуулийн төслийг ногоон гэрлэр дэмжиж хаврын чуулганы хугацаанд амжиж батлая гэж шийдснээ зарлалаа. Чуулганаар хилцэх асуудлын дарааллыг очир дайраа орж ирсэн засгийн газрын оруулж ирсэн төслүүдэд бизнесийн эрх чөлөөний тухай хууль, татварын багц хууль, нийгмийн даатгалын тухай хууль, газрын төсний олборлолтыг нэмэгдүүлэх хэлэлцээр бүгд найрамдах хятад ард улсаас нефтийн бүтээгдэхүүн импортлох хэлэлцээр зэрэг багтаж байна. Гол хуулиудаа нааш нь татаж энэ одоо хаврын чуулганыхаа хугацаанд хэлэлцсэн батлах ёстой. Ингэснээрээ за энэ улс орны эдийн засаг нийгмийн хөгжлийг төрөсгөх, иргэдийнхэн амьдралын чанарыг дээшлүүлэх, за дээр нь бас хугацаатай Монгол улсын засгийн газраас улсын их хурлд өргөн барих ёстой 2027 оны улсын төсөвч гэдэг юм уу, энэ асуудлуудыг одоо боловсруулахад бас суурь үндэслэл болсон хуулиудыг нь бид энэ хаврын чуулганы хугацаанд баталж өгөх ёстой маа гэдэг энэ үүднээс өнөөдрийн бүлгийн хурлын одоо хэлэлцэж байгаа асуудлын гол чиглэгдлээ гэдгийг зориуд хэлмээр байна. Засгийн газрын ажил урагшилжлээвэл парламентын босго давсан чухал хуулийн төслүүд гацах хэсэг нь их хурлд 68 судалтай Монгол Ардын намын гишүүдэд хамаагүй бололтой. Улсын хурлын даргаыг нам бус болгох тухай ерөнхийлөгч ерөнхий сайдын чуулганы танхимдах суудлыг доошоо буулгах тухай, улсын хурлын гишүүнийг ёс зүйн асуудлаар эргүүлэн татах тухай зэрэг хуулийн төслүүд бүгд хаврын чуулганаар хилцэгдэхгүй нэ. Монгол улс өөрөө бас улс төрийн намын гишүүнчлэлийн хувьд хатуу гишүүнчлэлтэй улс орн. Тийм учраас энэ үнийг Монгол Ардын намын бүлэг дэмжихгүй байгаа гэдгийг зориуд хэлмээр байна. Хоёр дахь асуудал Монгол улсын ерөнхий сайдыг одоо сууж байгаа суудлаас нь одоо тотогшруулах тухай асуудал яриад байгаамаа. За анхнаасаа монголчууд бол энэ төрийнхөө нэгдмэл байдал, төрөөн дээдлэх энэ уламжлалт одоо ухамсар харилцаан дээр нь тулгуурлаад энэ заал танхимын зохион байгуулалт бүх юмыг хийцсэн юм билээ. Тэр хэлбэр юмыг эвдэхгүй. Монгол улс парламентын засаглалтай улсын хурл засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Гэвч энэ дарааллыг Монгол Ардын нам өөрчилж засгийн газрыг алах авсран дэмжих үүргийг парламент дахь намын гишүүдтэй үүрэг болгожээ. Гэхдээ дотоод хагарал нь тогооноосоо хальсан эрх баригч намын гишүүд бүлгийн даргынхаа гарт зангидуулна гэдэг мөн эргэлзээтэй сэдвүүдийн нэг үлээ. Олон чухал хуулийг хойшлуулж засгийн газраа дэмжих гэсэн Монгол Ардын намын бүлгийн оролдлого эцэстээ хаврын чуулганыг хилцэн баталсан хуульгүй болгож үлдээж магадгүй нэ.